Хануу минь дээ. Би чиний тайлбарыг үзээ жоохон дуургатлаа. Чи юутай харьцуулаад байна хөшөө аа? Чиний татвараа багсаг энэ улс төрчин рүү хилдэг чи хэн ч эсэргүүцээгүй. Харин ч дэмждэг. Би үрт дэмждэг. Тэгтээ чиний амнаас гсэн ёс суртахууны алдаа буюу насанд хүрээгүй асран хамгаалагчгүй хүнийг боолчлоод порнон тоглож мөнгө олно гэсэн сэтгүүгээрээ ингээ олон нийтийн эфирт ярьсан яриагч л шүүмжлээд байгаа. Энд чи ёс суртахууны алдаа. Тэрийг улс төржүүлээд өөрийгөө цайруулна гэж байгаа чинь зөөлбөө өгшөө. Чи чин сэтгэлээсээ уучлах уу л да. Чи хажууд байгаа хүмүүсээр хөлдөөж ирээд нь шүү дээ өгшөө. Ойлгож байна уу? Тэгээ улс төрчиж байгаад би чамд хэлье. Чи болон танаа нөгөө либерал хүмүүс чинь намайг өстой ажлын юм шиг нохоо шиг бичдэг тийм үү? Та нар санаж байгаа бох тий. Гэхдээ би юм боддоггүй л дээ. Гэхдээ би та нарт гай болоогүй шүү дээ бас. Би бас мөрөөр ажиллая гэл би ямар ч тендер мендер аваагүй ингээл явж л байгаа шүү дээ. Тэгэхээр та нар бичээд идэг байхгүй юу? Пүүл иддэг байхгүй юу бас. Ямар ч шалтгаангүй, ямар ч баримтгүй шүү дээ. Гэхдээ би хариугаа авж байгаа юм бол биш шүү хануу. Залуу хүний өв зөвлөх гэсэн. Зүгээр л нөхөрсгөр чи чин сэтгэлээсээ ёс суртахууны алдаанаасаа л уучлах уу. Улс төрчиж байгаа бол чи айгүй муухай байхгүй юу? Би тухай та нарт бүлэгдүүлж явахдаа авилга албан тушаалын хуулийг 40 саяар торгодог багт нь торгодоггүй болоё л гэж хэлсэн. Харин та нар бол нэг хулгайчийг нөгөө хулгайчаас солих гэж гисэн. Даах гэдэг хулгайч байхгүйсэн одоо яасан? Татварчин буурсан юм уу? Ядаж тоогчин тасардгүй болоо станцаа нэмсэн үү? Бензиний хийдэг болцсон уу? Үгүй шүү дээ. Иргэд нийлээд үгээ хэлэхээр хүрдгүү болохоор чи бид нар нөлөөлдөг байхгүй юу? Тэр нөлөөллийг ашиглаад зарим нь тендер шаана. Та нар болохоор ингээд одоо байгаа сайд дарга нар чинь бүр гаараад ингээд хятадтай нэгдээ мэгдээ гэж яхад хажууд нь ард төмлөгөө ойрцсон боолчлоод порно хий. Өгшөө. Зүгээр л чин сэтгэлээс уучлах уу? Одоо амар башир машир арга хэрэглээл өөрийгөө улс төрчдөө зүрлээл цайруулах гал. Тэгэл чам дээр одоо улс төр хийгээд ямар сонирхол алга. Би чамд өрөөс үсмэс сандгүй хариу мариугаа авах гэж байгаа юм биш. Нөхөрсгөөр л хийх гэсэн. Чи өөрийгөө л эвгүй байдалд оруулна шүү улам.